Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр та бүхэнд Microsoft компаниас эрхлэн гаргадаг хэрэглээний програмуудын нэг бол хүснэгтэн мэдээлэл боловсруулахад зориулагдсан Excel програмыг танилцуулах болно. Уг програмыг танилцуулахдаа тухайн програмын цэс хэрэгслүүдийг нэг хүртэл тоочин танилцуулгаасаа илүүтэй багштай өхний сургалтын үйл ажиллагаатай холбоотой байнга давтагдж байдаг тийм хэрэглээтэй хүснэгтэн мэдээллийг үүсгэж түүн дээрээ ямар боловсруулалтыг хийж тооцоолох үр дүнг нь хэрхэн тайлбарлах тухай жишээгээр тайлбарлан үзүүлэхийг зорилоо. За Windows цонхон дээр Start товчлоорыг дараад All Programs Microsoft Office Excel 2007 гэсэн програмыг ажиллуулнаа. За програмын зүүн дээд болонд байрлах Office-ийн логотой энэхүү товчлоорыг дарахад Excel-ийн ажлын хуудас шинээр үүсгэх, хадгалах, за хуучин файлуудаа нээх, за өөр файлууд болгож хадгалах, за хэвлэх, за шинээр нэмэлт үйлдэлүүд бол нэмэж орж ирсэн байгаа. За жишээлбэл хуудсыг бол түгжиг, нууцлах, за зөвхөн уншихад зориулсан хэлбэртэй болгож хадгалах гэх мэт. Excel Office гэсэн хэсэг бол Excel-ийн баримт бичгийг ямар хэлбэртэй хадгалах, ямар тохиргоонуудтай байх вэ гэсэн тохиргоонуудыг энэ хэсэгт хийж өгнө. За жишээлбэл үсгийн хэмжээ бол 11 байна. Ийм фонтоор бичигдэнэ. За гэх мэт. Үндсэн стандарт тохиргоонууд бол энд хийгдсэн байгаа. Та хүсвэл өөрийн хүснээр тохиргоонуудыг өөрчлөх боломжтой. За формулас, Profile, Save, Advanced гэдэг үндсэн энэ тохиргоонуудыг мөн өөрчилж оруулах боломжтой. За Resource гэдэг Excel програмтай холбоотой нэмэлт нөөцүүд, материалуудыг энд харагдаж байгаа хэсгүүд дээр холбоосхийн. За хэрвээ таны компьютер интернеттэй холбогдож байгаа бол холбоосын нэмэлт материалуудыг үзэх боломжтой. Дараагийн энэ хэсэгт шуурхай ажилуулах команд хэрэгслүүдийг бол энд байрлуулж өгдөг. За энд бол хадгалах, буцах, за үйлдэлийг сэргээх гэсэн ийм командуудыг бол энд идэвхжүүлсэн харагдаж байна. За нэмээд энэ командыг идэвхжүүлгээд open гэсэн хэрэгсэл маань бол энд нэмэгдэж орж ирсэн байна. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн байнга хэрэгэлдэг шуурхай ачаалах шаардлагатай командуудаа энэ таабуудаас ирж хайгаад байх шаардлагагүйгээр шууд эндээсээ ачаалуулах юм боломжийг бол олгодог. За таны хүссэн командыг хаанаас оруулах вэ гэхээр mo command гэсэн энэ товчлоорыг дараад за аль табын ямар командуудыг та ачаалахыг хүсэж байна гэсэн нэг өн дээр add хийгээд нэмж оруулаад байх боломжтой. За мөн add хийж болсон юм чи буцаагаад за тэр үйлдэлүүдээ remove хийгээд хасах боломжтой. Excel 2007 бол ерөнхийдөө Office 2003 програмаас болоод интерфейсийн нэлийн өөрчлөлт орсон. Цэстэй ажилдаг байсан бол одоо таабтай ажилдаг болж хувирсан байгаа. За хуучин Office 2003 дээр бол Excel файлын маань харагдах хэлбэр бол ийм хэлбэртэй байсныг та бүхэн мэдж байгаа. За энэхүү хэрэгслүүд маань одоо бол энэ дээр харагдаж байгаа ийм тааб хэсгүүтэй болж өөрчлөгдсөн. Тэгэхээр магадгүй та бүхэн 2003 дээр ажиллаж агаад 2007 руу шилжихэд энэхүү командууд маань аль цэс рүү яаж орж өөрчлөгдсөн гэдэг өөрчлөлтүүдийг мэдхийг хүсвэл энэхүү хаягаар орж за 2003-аас 2007 програм руу шилжих шилжилтийн өөрчлөлтийг интерактив хэрэгслээр харах боломжтой. За энэхүү хэрэгсэл маань бол
мөн интернет дээр онлайн байх үед ажиллана. За одоо энд Excel 2003 гэдэг цонх маань бол харагдаж байна. За тэгэхээр жишээлбэл одоо энэ шинээр хуудас нээх гэдэг энэ команд маань Excel 2007 дээр хаана очисон юм бэ гэдгийг бол энэ дээр mouse аваш тавихад ингээд ийм болж өөрчлөгдсөн гэдээ энд харьцуулж харуулж байна. За шилэл data text to columns гэсэн юм команд маань Excel 2007 дээр датагийн за энд ирсэн байна гэх жишээтэй харьцуулж харах боломжтой ийм сайхан интерактив хэрэгсэл байгаа. Та бүхэн ашиглаж үзээрэй. Home tab. За Home tab-д бол эхний хэсэг маань бол тексттэй ажиллах хэсэг харагдаж байна. За ерөнхийдөө бол Office-ийн програмууд бол бүгд ижлэгэн командууд бол тодорхой хэмжээгээр л байгаа. За Excel дээрх гол ялгагдах энэ хэсгийг тайлбарлая. За Excel-ийн маань ажлын талбар бол ийм торсон ийм шугамудаар зурааслагдсан ийм ажлын талбар байдаг. За тэгэхээр эдгээрийн огтлцол болгон дээрх энэ хэсгийг бол нүд гэж нэрлэж байгаа. Нүд болгон маань бол багны хувьд англи цагаан толгойн үсэг оногдож, мөрийн хувьд бол тоон утгууд харгалзаж байдаг. Жишээлбэл энэ нүд бол C4 гэдэг ийм нүд байх нэ. Энэхүү нүднүүдийг харуулах зорилготойгоор ийм grid lines гэсэн ийм бүдэг саарл шугамуд оруулж гисэн байгаа. За тухайн нүдэнд ямар томьёо бичигдэл оруулах вэ гэдэг томьёоны талбар бол энэ хэсэгт харагдаж байна. За жишээлбэл өрчтгэн 5 гэсэн ийм томьёог орууллаа гэхэд энэхүү бичсэн томьёоны маань үр дүн болоод энэ нүдэнд эцсийн үр дүн 52 гэж орж ирсэн байна. За дахиад бүгдээр энэ дээр бутархай тоо нэмчээ. За тэгэхээр 5200-ны 52.5 гэсэн тоо гарч ирж байна. За энэ тоог энэ харагдаж байгаа хэсэг дээр бол ямар хэлбэрээр харуулахыг хүссэн тэр хэлбэрээр сонголт хийж оруулж болно. За бүгдээрээ number гэдэг сонгоё. За тэгэхээр 5200-ны 50 болж байна. За энд бол доллар оруулаад 52.5 доллар гэсэн тэмдэгт оруулах боломжтой. За доллараа мөн ямар тэмдэгтүүдээр өөрчилж болох вэ гэсэн сонголтуудыг энэ доотлын нүдэнд харагдаж байгаа энэ хэсгээс сонголт оруулж болно. За мөн өдрөөр илэрхийлэх боломжтой. За 1900 оны 2 сарын 21. За мөн өдрөө бол бүтэн үгээр нь тайлбарж бичих. За хэрэг монгол хэл дээр тохиргоо хийсэн бол энэ маань бол тэдэн сарын тэдний өдрөө тэдх өдөр гэдэг тохиргоон дээр бол тохирон гарч ирэх боломжтой. За цаг минутыг секундээр нь харуулах юм боломжтой. За мөн саяны утгыг бол хувилоо шилжүүлэх юм бол ийм хувьтай болох нэ. За 10-ийн бутархай хэлбэртэй шилжүүлэх юм бол энгийн бутархай хэлбэртэй шилжүүлэх юм бол 52 бүхэл 2-1 гэсэн энгийн бутархай хэлбэртэй. За сайн тэгвэл шинжлэх ухааны хэлээр бол 525-ын нэмэх 1 зэрэг байна гэсэн. Өөрөөр хэлбэл 11 зэрэгээр үржүүлж өгөх энэ тоо гаргах нэ. За генерал хэсэг рүү оруулаад эргүүлээд анхны бичсэн хэлбэрээр харуулж болно. За мөн энэ өгөгдлийг бол ямар хэлбэрээр харуулах шаардлагууд бол байдаг. За жишээлбэл энэ томьёо хэлбэрээр харуулъя гэж хүсвэл бид нар заавал томьёоны энэ мөрөн дээр очиж харахгүйгээр энэ зүйл маань ингэж харагдаж байгаа маа гэдгийг энэ хэсэгт за зэрэгцүүлээд харуулъя даа өхөн. Тэгэхээр mouse 2-оо дараад format cells хэсэг рүү ороод за энэхүү бичлэгийг текстийн хэлбэрээр харуулахыг хүсэж байна гэвэл энэ текст гэсэн сонголтыг сонгож оруулна.
За тэгэхэд энэ маань бол томьёо маань тэр чигээрээ томьёо хэлбэрээр харагдаж байна. Энэ маань бол бодогдоод эцсийн үр дүн тооцооллын үр дүн гэсэг нь бол харагдаж байгаа. Ингиж өгөгдлийг ямар хэлбэрээр харуулах хүсэлтэй байгаа тийм хэлбэрүүдээр харуулах боломжтой байдаг. За дараагийн доор байрлал хэсэг бол энэ тооны маань хувь процентээр шилжүүлэн. За эргүүлээд хувь процент шилжүүлсэнийг кома гэсэн энэ айконыг дарж number тоо хэлбэрлэлд шилжүүлэх боломжтой. За таслаас хойш орныг нэгээр нэмэгдүүлэхийг хүсвэл энэ төвчлөрийг дарж нэмэгдүүлж болно. Мөн артлын төвчлөр бол таслаас хойш орныг нэг орноор багасгая гэвэл ингээд багасгаж харуулна. Тэгэхээр хэрэв бүхэл тоо руу шилжүүлж байгаа бол тэр маань тоймлоод 52.5 гэдэг нь ойролцоо орлол 53 гэж ингэж бүхэл тэгж оруулж байна. Тэгэхээр ямар өгөгдөл оруулж байгаас шалтгаалаад та бүхэн таслаас хойш хідэн орноор харуулахыг хүсэж байна. Тэр тохиолгоогоо энэгээр хийж оруулах боломжтой. За одоо энд тодорхой мэдээллүүдийг оруулсан байна. За тэгээд энийг бүгдээрээ хамтдаа хэлбэржүүлж загвартай болгоё. За тэгэхээр энэ хэсэг маань бол гарчиг байх шиг байна. За тэгэхээр энэ cell styles гэсэн хэсэг буюу за нүдний хэлбэр гэдгээс за ямар толгой гарчигтай болох юм бэ гэд эдгээрээс бол сонголт хийж болно. За бүгдээрээ сонгодоод энэ хийдэг нэг гэсэн хэлбэртэй хэлбэржүүлээ. За дараагийнх нь бол жижиг гарчиг байгаа учраас хийдэг хоёроор гарчиг болгоод за бусад гарчигуудыг мөн адилхан хоёрдугаар түвшний гарчиг оруулъя. За дэд гарчиг болгонд маань хүснэгтүүд байна. За энэхүү хүснэгтийн төрлийг нь бүгдээрээ формат table гэсэн хэсгээс өөрсдийн сонгож авсан хэлбэрээр хэлбэржүүлээ. За жишээлбэл энэгээр сонгоод авчээ. За аль нүднээс аль нүдний хэсэг хооронд идэвхжүүл. За тэгээд энэ маань ийм хэлбэртэй өснөгт боллоо. За дараагийн өснөгтийг за мөн өснөгтийн хэлбэрээр сонгож авъя. За эндээс арай өөр өнгөтэй сонгож авъя. За энэ хоёрдугаар баганд байгаа үгнүүд маань багтаагүй байгааг анзаарч байгаа. За тэгэхээр харгалзах энэ багны хойтлын зураасан дээр нь ийм тэмдэг гарахт нь маава за хоёр тавшин. Ингээд бол энэ үгийн урттайгаар багны маань урт тодорхойлогдож одоо ингэж сунж гарч ирэх боломжтой. За 3 төснөгтэй мөн идэвхжүүлж яагаад за ногоон өнгөөр сонгочээ. За болж игэл олон янзын хэлбэрийг оруулж харагдуулах зорилготой сонголоо. За энд мөн 3 дугаар баг нь маань бол багтааг байгаа учраас багны уртыг хойдлын зураасан дээр нь 2 даралт хийж урт болгож өгч байна. За ингээд тус хүснэгтүүдээ ийм хэлбэрт оруулж хэвжүүлж болох нэ. За энэ дээр байгаа хүснэгтүүд дээр тайлбар өгье. За Excel програм маань ямар үйлдэл хийдэг вэ гэсэн үндсэн хэдэн үйлдэлүүдийг энд бүлэглэж оруулсан байна. За хамгийн ихний үйлдэл бол арифметик үйлдэлүүд байна. За арифметикийн үйлдэлийн нэр нь бол нэмэх үйлдэл буюу нэмэх тэмдгээр холбогдно. За жишээлбэл тэнцүү x-тэй нэмэх нь 10 гэхэд энэний үр дүнд Excel дээр юу гарч ирэх вэ гэхээр 30 гарч ирнэ. За ялгуур хасах үйлдэл. За тэнцүү 20-с асдах нь 10 гэхэд үр дүн нь бол 10 болох нь. За гэх жишээтэй эсрэг үйлдэл гэхээр хасах 20 гэх юм бол хасах 20 болно. За мөн тоогоор үржих хуваах. За процент хувь процент. Тэнцүү 20% гэж тавихад үүнийг бол 0.2 гэсэн тоон үр дүнд хүрэх нь. За 2-ын 2 зэрэг гэж бичих юм бол ингэж тус бичиж оруулах нэ.
За дараа нь Excel дээр бол харьцуулах үйлдэлүүдийг хийж болдог. За тэнцүү. За 20 бол 10-тай тэнцүү гэсэн үйлдэлийг оруулахад энэний үр дүн нь хотлаа гэсэн хариуг болоод Excel өгөх нь байна. За их 20 бол 10-аас их гэсэн үр дүн. За энэ тохиолдолд тэнцүү гэдэг маань бол утга олгох гэсэн үүргийг гүйцэтгэж байгаа гэдгийг та бүхэн ялгаж салгаж ойлгоно үзье. За тэгэхээр Excel-ийн нүдэнд бид нар ямар утга олгож байна гэдгийгээ энэ томьёоны мөрөнд ийм хэлбэртэй бичсэн байдал маань энд харагдаж байгаа гэсэн үг. За 20 бол 10-аас их гэсэн утгыг олгоход энэ маань бол үнэн юм байна гэдэг хариуг бол Excel өгөх нь байна. За мөн 20 бол 10-аас их буюу тэнцүү гэхэд үнэн байна. 20 бол 10-аас бага гэхэд хотлоо. За 20 бол 10-аас ялгаатай гэхэд бол үнэн, түрүүн тэнцүү гэхэд бол хотлоо гэсэн үр дүнг бол өгж исэн. За гэхмэчлэн энэ өгөгдлүүдийг бол тоон болон текстийн өгөгдлүүд дээр бол жишиж харьцуулж өгч болно. Одоо жишээлбэл аав гэдэг үг бол тэр нүдэнд байгаа үгтэй ижил байна уу, гүү байна уу гэдгийг энэ тэнцүү гэдэг утгаар шалгаж үзээд тэнцүү тохиолдолд ингэн, тэнцүү биш тохиолдолд ингэн гэсэн нэмэлт нөхцлүүдийг томьёолж оруулж өгөх боломжтой. За дараагийн үйлдэл маань бол тодорхойлох 2 цэг гэдэг. За энэ маань дээр байгаа гарчиг маань энэ баганд байгаа учраас энэ гарчгийнхаа урттай бас сонголт хийж байгааг та бүхэн сайн анзаарч харж байгаа. За тэгэхээр энийг бид нар энэ өгнүүдийнхаа энэ баганд байгаа өгнүүдийн хамгийн урт үгээр нь зааглаж багныхаа уртыг өөрчилж өгөх боломжтой. За тодорхойлох 2 цэг маань Excel дээр ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр тодорхой завсрыг заа. Одоо аль нэг тэгш үнцэгт хэлбэрийн аль нэг 2 дигналын оройд ирэх 2 нүдний харгалзах бага нь мөрийн утгыг оруулж өгөхөд тухайн завсрыг бол идэвхжүүлэх нэ. За өөрөөр хэлбэл энэ хэсгийг бол тодорхойлох 2 цэгээр гэж орлуулж өгдөг байна. За 2 завсрын за жишээлбэл бүгдээрээ энэ утга олгоё л да. Тэнцүү. За G 23-аас K 32 гэсэн утгыг бол энэ нүдэнд бол ингэж бичдэг байна. За одоо 2 завсрын огтлцлыг яаж оруулах вэ гэхээр за тэнцүү. За энэ завсар дээр одоо тэгээд хоосон зай авах нь. Спейсээр хоосон зай аваад за дараагийн ийм завсар гээд ингэж оруулахад энэ завсрын утгыг бол энэ 2 цэнхэр ногоон 2 мужийн огтлцлын энэ хэсгийг гэж ойлгоно. За мөн 2 завсрын огтлцлын хэсгийг оруулахын тулд тэнцүүгээд за эхний завсраа өглөө хооронд нь таслал тэмдэг тавих юм бол 2 завсрынхаа нэгдлэр нь энэ өгөгдлийн хэсгээ бол ойлгоно. За тэгэхээр энэ цэнхэр хэсэг дээр ногоон хэсгийн энэ завсрууд дээрх бүх өгөгдлүүд бол бидний тооцоололд орох нэ гэсэн үг. Текстэн дээр хийх үйлдэл бол ба гэсэн тэмдэг байна. За энэ маань бол 2 текстэн мэдээллийг бол хооронд нь холбож бичих. За хооронд нь холбож бичихтэй завсар нь ямар нэгэн тэмдэгт үг зай авах мэтээр бол холбож өгч болно. За энэ тохиолдолд бол нэр буюу B31 гэсэн нүдийг C31 гэсэн нүдтэй хоосон зайгаар бол холбож нийлүүлж өгсөн байна. Тийм учраас энд нэр жишээ гэсэн энэ дээр байгаа нүдэн дээр байсан 2 үг маань энд нийлээд үр дүн нь ийм үр дүнд хүрч гарч ирсэн байна. За энэхүү хуудсандаа үйлдэлүүд гэсэн нэр оноо. За тэгэхээр
бидний үүсгэсэн Excel файл маань 2 хуудсан дээр одоогийн байдлаар ямар нэгэн зүйл хийсэн байгаа. За тэгэхээр энэ хуудсан дээрээ бүгдээрээ нэр оноож өгөө. Тэгэхээр үйлдэлүүд гэсэн сэдв учраас үйлдэл гэсэн нэр оноогоод өгье. За дараагийн хуудсан дээр за 0.1 гэсэн тоог оруулж өгье. За үүний өмнөх тоо нь бол тэг гэдэг. За тэгэхээр энэ хоёр нүдэнд бичсэн тоогоо хоёулангийн идэвхжүүлээд энэ идэвхжүүлсэн тэгшинцэгт хар хэлбэрийн доод болонд очиод манай курсор маань өөрчлөгдөж байгааг харж байгаа. За тэгээ ийм нэмэх тэмдэг гарсан тохиолдолд маавз за дарж агаад чирнэ. За тэгэхэд энэ маань юу болж хуурч ийн гэхээр анхны өгсөн хоёр тооны маань ялгуур хэд байсан тэр ялгуураар дараагийн тоонууд маань нэмэгдэж гарч байгаа. Өөрөөр хэлбэл 0.1 гэсэн ялгууртай арифметик прогрессийн гишүүд болж өөрчлөгдөж байгаамаа. За үүнтэй адилхан дараас нь тоонуудыг одоо олон нэрс оруулаад эдгээр нэрсүүдээ дугаарлах боллоо гэвэл натурал тоо 1 2 гэж оруулаад мөн тэр хоёроо идэвхжүүлж аваад мөн чирнэ. За ингээд бол энэ маань бол дараас нь дугаарлалтыг бол үүсгэж өгнө. За эндээ 2 гэсэн тоо оруулаад дараагийн тоог нь 4 гэж оруулах юм бол энэ маань дараас нь тэгш тоонууд болох нэ. Гэх мэтлэн тодорхой алхамтайгаар 2 тоог өгөхөд тэр 2 тооны ялгууртай байх тийм арифметик прогрессүүдийг бол үүсгэнэ. За одоо бүгдээрээ бодлогоо өөрчлөөд арын багнанд энэ өмнөх баганд бичсэн утгыг 2-оор үржүүлье. За 2-ыг үржихнэ гэдэг. За тэгэхээр энэ маань тэг болно. За тэгэхээр дараагийн энэ утгууд дээр 2-оор үржүүлэхэд юу болж өөрчлөгдөх вэ гэхээр энэ дээр бол үндсэндээ энэ томьёоны талбар дээр бол D13 гэсэн нүдэнд байгаа тоог 2-оор үржигсэн юм томьёо бол ороод гисэн байгаа. Тэгэхээр энэ томьёог бүгдээрээ мөн адилхан чирээ доошно. За ингээд юу болж ийн гэхээр өмнөх баганд байгаа утгуудыг бүгднийг 2 дахин үржүүлээд дараагийн баганд гарсан байна. Тэгэхээр энд бичсэн D12 гэдэг маань хувьсгчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр сая бид нар энэ нүдэн дээр дараа доош чирэхэд харгалзах энэ хувьсгчийг 2-оор үржинэ гэсэн ийм томьёо болж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр та бүхэн нүдэн дээр шилжиж очиход дээрх томьёо маань яаж өөрчлөгдөж байгааг анзаарч байгаа. D гэдэг баг нь маань хിവэр үлдээд харин мөрийн дугаарууд нь өөр болж өөрчлөгдөж байна. За одоо ард нь D13 гэдэг аргументаа квадрат зэрэг төшүүлье. За мөн ард нь D13 гэдэг аргументаа куб зэрэг төшүүлье. За гэсэн хоёр үйлдэлийг зэрэг хийгээд хоёр баганд бичсэн байна. Тэгэхээр энэ хоёр багнаа хоёулангийн зэрэг идэвхжүүлэхэд энэ F баганд бол квадрат утга нь гарна. G баганд бол куб зэрэг төвшүүлсэн юм утга нь бол харгалзан гарах нэ. За ингээд ийм болж өөрчлөж байгааг харж байгаа. За одоо бүгдээрээ энэ маань бол үндсэндээ x 2x x квадрат x куб гэсэн функцүүдийн утгууд бол бичигдэж гарч байна. За эдгээрийг бүгдийг идэвхжүүлээд инсертсний энэ charts гэсэн хэсгээс за энэ 2D шовн гэсэн хэсгээс бүгдээрээ нэг диаграмыг сонгож авъя. За тэгэхээр бидний өгсөн өгдлөөр бол энэ маань диаграм байгуулж байна. За энэ моринуудын утгуудыг бол доод баганд нь байрлуулах хэрэгтэй. За энэ нь бол bottom гэдэг доод хэсэг гэдгийг сонгоно. За тэгэхээр x, y-ийн утгууд маань харилцан ижилхэн байх үүднээс тэр график бол өөртөө янзалж өгөх хэрэгтэй.
За 1 гэдэг утган дээр бол 0.5, 3 гэдэг утгатай 0.5-тай жишээчээс энийг бол нэлээд нарийсгаж өгөх нэ. За тэг график бол томруулж өгч болно. За эндээс харахад бол цэнхэг график нь бол шалгууны график, улаан маань бол 2x гэсэн шалгууны график болж байна. За тэгээд ногоон маань бол x квадрат функцийн график, ягаан нь бол y x куб гэсэн функцийн графикууд тус гарч байна. За энэхүү өгөгдөл дээр нэмээд бид нар түрүү ярьсан эхний 2 гишүүнийг идэвхжүүлээд маузаараа чирнэсэн. За тэгвэл энэхүү үйлдэлийг дээш нь буцааж чирэхэд ямар үр дүн гарах вэ? Бүгдээр сонирхож үзье. За тэгэхээр энэ маань бол хасах утга болоод явсан байна. За мөн адилхан эдгээр утгуудаа 2x, x квадрат, x куб гэсэн функцүүд дээрх утгуудыг нь харгалзан олоход ийм утгууд болж өөрчлөгдөх нэ. За энд бүгдээрээ утгуудыг нь тавья. За энд бол x тэнцвэн 2x гэсэн функц, энэ бол y тэнцвэн x квадрат функц байгаа. Энд бол y тэнцвэн x куб гэсэн функцүүд байгаа. За хэрвээ та бүхэн хүсвэл үүнийг Word equation ашиглаад энд бол хуулж тавих боломжтой. За Word програмаа нээгээд Insert-ний equation ашиглаад за эндээ paste хийж тавина. За ингээд функц маань бол орж ирж байна. За дараа нь мөн адилхан эндээ куб гэж бичнэ. За тэгээд томьёогоо копидод Excel файл дээр оруулж ирж тавина. За энэ маань бол 2x байгаа. За ингээд бичиж. За одоо тэгээд түрүүн бид нар бол эерэг утган дээр графикийг байгуулсан байсан. За одоо тэгвэл эдгээр сөрөг утгуудаа оруулаад байгуулсан байсан диаграмаа яаж өөрчлөх вэ гэхээр диаграм дээр хоёр даралт хийхэд тухайн диаграмтай холбоотой дизайн гэсэн шинэ цэс бол энд үүсч гарч ирдэг. За үүнд бол өгөгдлийн идэвхжүүлсэн хэсгээ өөрчлөх учраас энэ товчлуурыг дарна. За одоо манай өгөгдөл маань түрүү юм байсан бол одоо бид нар өмнөх өгөгдлүүдэд нэмж оруулах шаардлагатай ч гэсэн ингээд бүгдийг идэвхжүүлээ. За энэ болгоныг мауза даралт хийсэн чигээр идэвхжүүлээд окей дарна. За ингээд график маань бол хасах 1.1 гэдгээс нэмэх 1.6 утга болж өөрчлөгдсөн байна. За бүгдээрээ энэ графика тэгшинтэйгээр зургийг бол мөн эергийн нэмэх 1.1 гэсэн утга хүртэл идэвхжүүлээ. За тэгэхээр мөн түрүүчийн адилхан дизайн гэсэн сонголтоос select data-г аваад за 1.1-ээс нэмэх 1.1 гэд энэ утга хүртэл нь сонгож аваад харахад одоо бол график маань бол тэгшинтэй харагдаж байна. За ингэж функцийн графикийн утгуудыг аргументийн утга болгон дээр тооцож бодох боломж бол бий. За нэгэнд диаграмаа оруулаад ирсэн учраас одоо бүгдээрээ энд хувьсагчтай утга өгөх ёстой. Нэр өгөх ёстой. За тэгэхээр энэ дээр шинээр нэг мөр нэмж оруулж ирээ. Маус хоёроо дараад insert-ийг оруулж ирсэн. За шалуун 2. За энэ шалуун 1 гिचээ. За энэ маань бол парабол 2 зэргийн парабол. За 3 зэргийн парабол гэд ингээд тус нэрлэлчээ. За ингээд манай шалуунууд маань цэнхэр маань шалуун нэгийг төрсөлж байгаа гэд нэрнүүдийг бол оруулж ирэх боломжтой. Дахиад энэ диаграм дээр бол
гарчиг оруулж ирэх боломжтой. За тэхийн тулд диаграмынхаа хэлбэржүүлэлтийг яаж сонгох вэ гэдгийг энэ хэсгээс сонгож авч болно. За чартын layout гэдэг. За бүгдээрээ гарчигтай. За энэ хэсгийг сонгоё. За тэгээ эндээ бол функцийн графууд гэсэн нэр өгье. Функцийн график. За дараагийнхт нь за энэ бол босоод тэмдэглэх маань юу гэсэн нэртэй юм бэ гэсэн. Тэгэхээр за тэгэхээр энэ хэсгийг бүгдээрээ одоохондоо арилгач биднэр онц хэрэггүй. За энэ шалуунуудынхаа хэлбэрүүдийг нэрлсэн энэ нэршлээ мөн түрүүнд дурдсан ясаараа доод хэсэгт нь байрлуулна. Графиктайгаа ихтэйхэн байрлуулах зохимжтой. За ингээд функцийн график гэсэн диаграм байгууллаа. За энэ хуудасаа график гэж нэрлэе. За тэгэхээр энэ дээр хоёр даралт хийгээд график. За мөн энэхүү хуудасны энэ нэрэн дээр mouse хоёроо дарахад ийм нэмэлт командууд гарч ирэх боломжтой. За энэ маань бол шинээр хуудас үүсгэх insert. Окей. Шинээр хуудас үүсгэж энэхүү хуудасаа бол энэ хуудасуудыг байрлалыг сэлгэж цайлж өөрчлөх боломжтой. За мөн дараа нь тухайн хуудсыг устгах, нэрийг нь өөрчлөх, зөөх, хуйлж тавих, за цоожлох, за тухайн хуудсанд өнгө өгөх. За бүгдээрээ жишээ олгоод энэ дээр өнгө өгчээ. За мөн өмнөх хуудсуудаа өнгө өгч гэж өөрчлөх боломжтой. Энэ ард байгаа нэмэх тэмдэгтээ энийг дарахад бол шинээр хуудсууд нэмэгдээд